За сайн байцгаана уу Пино байна. За өнөөдөр та бүхэндээ depth of field-ийн тухай яриа гэж бодлоо. За тэгээ яагаад би энэ хөө depth of field-ийн талаар яриа гэж утсан бэ гэхээр анх би энэ depth of field-ийг ерөөсөө ойлгодог байсан. Тэгээд ойлгох гэж амар удсан нэг нэлээд сүйдэл мэдсэн. Яг ингээл практик дээр гараад хүмүүсийн зураг аваад эхлэхэд тэгээд надад тулгарсан асуудал юу байсан бэ гэхээр олон хүнийг одоо чи нэг ширээн дээр нэг тойроо сууж байгаа нэг хагас дугуй бэртээ суулгаж агаад олон хүний зураг авахад эхний хүмүүсийн фокуснд ороод артлын хүмүүсийн фокуснаас гарчдаг байсан. Тэгэхээр энэний гол шалтгаан нь юундаа тэгэхээр depth of field байдаг. Тэгэхээр энэ юуг ярьж байгаа юм гэхээр depth of field-ийг юугаар тодорхойлж болох вэ гэхээр нөгөө aperture-оор тодорхойлж болно. Тэгэхээр юу вэ гэхээр та бүхний харж байгаачлан энэ нөгөө F чинь одоо энэ F2 дээр нь хамгийн том дээр байна. Хамгийн одоо юу гэдэг вэ? За тэгээд хэрвээ ингэж багасгах юм бол depth of field нь амар урт болж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг depth of field гэж юу яриад байгаа вэ гэхээр фокуслах хэмжээг нь ярьж байгаа. Жишээ нь энэ ленс бол F2 дээрээ 135 мм-ээс иймэрдүү хэмжээнд л фокуслдаг. Жишээ нь миний нүур одоо нүднээс нэг юм чих хүртэл юм уу те энэ хавцаал фокуслдаг. Хэрвээ F2-ийн жишээ нь F3.5 ч юм уу тэр хавцаа болвол яг ингээ нүур бүтэн орж фокусдаг болдог гэсэн үг. Тэгэхээр товчхондоо бол ер нь ягаад ленснүүд жишээ нь 22-оос 22-оос 22 хүртэлгээд энэ F заагаад өгсөн бид. Ягаад хүмүүс зөвхөн F2 дээр л аваад иж болдгүй юм те. Тэр нь юундаа байдаг вэ гэхээр жишээ нь нэгдүгээрт болохоор олон хүмүүс байхад жишээ нь нөгөө depth of field-ийг өргөн болгоод нэг 5.6 F5.6 хавцаа авахгүй бол зарим хүмүүс фокуснаас гарan зарим хүмүүс фокуснд ордог. Тэр зүүн зүүн дурангуудад бол жишээ нь 135 мм-ээс яаж хад бол бүр юу яадаг. Жишээ нь бүр холоос зүүмлэх тусам ингээд хүмүүс фокусаас гарах тохиолдол амар их байдаг. Тэгээд хоёр дахьт нь юу байдаг вэ гэхээр жишээ нь видео хийж ийн гэж бодъё. Тэгэхээр видео хийж явахдаа фокус алдахнаас цаашдаа хөдлөхөд ингээд фокус алдах тохиолдол амар их харагддаг. Тэгэхээр эндээс нэг жоохон зайлсхийх арга юу вэ гэхээр хэрвээ та depth of field-тэй маш өргөнтэй биеэрээ баг иймэрхүү урт хэмжээний depth of field өгцөн байхад таны бичиж байгаа обжект наас цаашаа хөдлөхөд энэ фокусны рейнжийн дотор байгаа учраас фокуснаас гараад байдгүй. Жишээ нь F22 дээр бичиж байна гэж бодоход та жишээ нь F22 ч одоо зүгээр эндээс бараг infinity бараг уул хүртэл тийм фокустай. Тэгэхээр зүгээр та хаашаа ч явсан, наашаа ч явсан, хаашаа ч явсан тийм фокуснаас гарахгүй нүүр чинь фокус алдагдахгүй байсан тийм давуу талтай байгаа. Тэгэхээр ер нь анзаараад хахад ихэнх хүмүүс ингээд depth of field-ийг сайн мэддэггүй. Тийм ч учраас ингээд ерөөсөө л надад F2-тэй дуран, жишээ нь F1.8-тэй дуран, F1.4-тэй дуран те байвал ерөөсөө сайн их гэрэл орж ирнэ. Тэгээ ISO багтаа авна. Ерөөсөө л энэ F нь баг тусмаа сайн гэж боддог. Гэхдээ одоо энэ 85-тай 1.8-тай дурангууд байгаа. Тэд нар чинь зөвхөн портрет зориулсан ленс. Тэгээ олон хүмүүсийн зургийг авахаар бол айгүй хэцүү. Ганцхан обжектыг авах ерөнхийдөө зориулттай, арталт нь bokeh гаргах зориулттай ленс гэсэн үг. Зарим дурангууд бол жишээ нь 24-70, 28-70 ч юм уу те. Тэд нар бол F3.5, 5.6 байдаг. Тэгэхээр F4-тэй байхад бол хангалттай гэж би бол үздэг. Заавал F нь нөгөө aperture нь бүр 2.5, 2.8, 1.4 мөрөгтэй байвал айгүй сайн гэсэн ойлголт байхгүй. Би бол зургнуудаа ихэнхдээ 4-өөс дээш авдаг байгаа. 5.6-даа л ихэнхдээ олон байвал авдаг. Тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр aperture F нь багтаа дурангаар юу хийх вэ гэхээр зөвхөн хинхтэй портрет зургийг л авах зорилттой байдаг. Тэгэхээр та бүхэн ленс сонирхож байгаа бол ленс авъя гэж бодвол заавал
баг F-тэй ленс авъя гэж битгий зүтгэрээ. Яагаад гэвэл би бас тэгдэг байсан. Бүр F1.8-тай, бүр F0.9-тэй дуран хүртэл байдаг. Гэхдээ тэр дурангууд бол яг ингээд фокуслахад айгүй хэцүү. Жишээний F2 дээр фокуслахад жоохон хөдлөөл ингээд фокус наалдагдаад байдаг. Тийм болохоор би энэ дуран F2-той ч гэсэн би F3.5 ч юм 5.6 дээр авдаг. F2-ыг бараг л ашиглаад байдгүй. Яг хөө чухал бүр харанхуй үед л бараг F2-ыг ашигладаг. Тийм болохоор та бүхэн нэг тийм сүртэй дурангийн F-тоог нь хараад шаардлага байхгүй. Дуран хамгийн чухал нь юу гэдэг вэ гэхээр чанар энэ glass шилэндээ байгаа. Хамгийн гол нь тунгалаг шил айгүй цэвэрхэн зураг авч чаддаг. Тийм дуран л хамгийн сайн дуран гэж би бол бод. За тэгээд энэхүү бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд танд хэрэгтэй байж чадсан бол лайк дараарай. Дараагийн бичлэг дээр ямар бичлэг хийх вэ гэдэг комент үлдээгээрэй. Тэгээд би бол шинэ зурагч. Тэгээд та бүхэндээ чаддаг мэддэг сурсан зүйлсээ зааж өгөхийг би эрмэлздэг. Тэгээд би ч гэсэн өөрөө суралцаад явж байгаа. Сурах зүйл ч их байгаа. Тэгээд та бүхнийг дэмжиж ингээ шеэрлээд маш их лайк өгөөд байгаад би маш их баярлсан. Баяртай байгаа. Тэгээд цаашдаа ерөнхийдөө анхан шатнаас нь эхлээд зааж явж байгаа. Тэгээд дараагийн бичлэгүүдэд гоё бичлэгүүд оруулах болно. Баярлалаа.